За шижир алтны сургуулийнхаа шинэ хичээлийн байрны нээлтэнд оролцох гээд өглөө босоод гэрээсээ явлаа. За тэгээд уг нь 7 цаг гээд уул цагаа тохиролцсон байсан. Тэгээд би жоохон цагаасаа хоцроод боловсролын яамны дарахтай үнсөг явах байсан. Тэгээд дарах жоохон надад дуурсан маягтай, би нэг сонхроо харсан маягтай гэж явсараад гэртээ ирсэн гэж үгийн түрээд ирсэн ээж аяга байгаад. За тэгээд ээж тэгвэр хальт орчоо цааш шижир алт руу явсан. За зам бол үнэхээр нүд тайлтрам. За энэ жаах. За тэгээд явсараад шижир алтныхаа шинэ сургууль ирлээ. За уржигдэр буюу 4 сарын 28-ны өдөр над руу нэгэн дуудлага ирээд. За Нимбатар миний хүү завтай байна уу 4 сарын 28 буюу 2 хоногийн дараа манай сургуулийн нээлт болно гэж ярьж ирсэн. Харамсалтай нь 2 хоногийн өмнө 28 байсан. Тэр өдөр судраа андуурсан эрхэм үндэтэй хүнийг бодоод та бүхнийхээ өмнө зарлах гэж байна. Өөрийнхөө өрөөд бусдын хүүхдийн төлөө өөрийгөө үл умартан өдөр судраа хүртэл умартан ажиллаж байгаа. За амар 2 дугаар сургуулийн захирал дайрма таныг хүндэтгэн өрье. Энэхүү сайхан эрдэмтэн өрөөний нээлтэн дээр энэ сайхан хожид төлөөлөгчдөн инхри бяцхан өрсөн хүүхдүүдэд сайхан мэндийн сайхан үгсээр мэдчилгээ төвшүүлж өгнө хэмээн дайрма таныг хүндэт тэмдэг дээр өрн заалъя. За би өнөө камер ингэ тавьчихсан чи игчээ камер нүрдүр зөрөөд яваад өгсөн. Төв аймгийн Замар сумын хайлт 3 дугаар багийн төв дотроо 2 сургуультай анхны сум болж байгаа гэж би бодож байгаа. Бүгдээрээ хамтдаа хатуун сайхан баяр хүргэе. За ингээд яг энэ үгний ард дээр өнөөдөр энэ хөргөн хүүхдүүдийг ийм сайхан сарвал өргөнд сурч боловсрох боломж бололцоог олгосон Монгол улсын хурлын гишүүн Цэвгдэржин Туан Тэний сэтгэлийн үгийг сонсоход бэлэн болсон байна. Яаран одоо зорж чөлөө аваад ирсэн гэдгийг бас хэлье. Яагаад гэвэл Сямаг мэдхтэй хэлдэг хэмээн Төв аймгийн Замар сумын засаг дарга Бямбдэржин Самбуу Тэнийг өрн заалъя. Одоо 176 сая төгрөгийг За гэх мэтчлэн маш олон хүмүүс мэдчлээ төвшүүлсэн. За дараагийн үйл ажиллагаа заам руу явуулсан. Замар 2 дугаар сургуулийн түүхийг ярихад Замар 2 дугаар сургуулийн үүсэл хөгжлийг ярихаар манай алтан үеийн багш нар маань гарч ирж байна. Халуун цагаан залуучаар баяр хүргэе. Энэ сайхан хүмүүс байдаг болохоор ийм сайхан залуучууд сурч боловсрч эрдэм мэдгийг хүлээн дэж өгөх юм ба баяр хүргэе. Заргаар насарын багтаасан ихчийн хоолой сангираад маний дагаж сангираад за тэгээд дугаан гишүүндээ зургаад оруулчаад дараагийн ирээдүйн гишүүнтэйгээ бас бацаахан найстаа зургаад оруулчаад за тэгээд шинэ сургууль руугаа яг зав зэ гараад тухтай мориллоо. Санаа ингээд утсаар бичлэг хийгээд оронгод хүмүүс гүйж юу вэ нөгөө мөнгөрд шиг лайв хийгээд байгаа юм бүгд тэгдэг. За би мөнгөрд ах шиг лайв хийдэггүй. Зөвхөн эсгэн жижигэн цогцлуулснөө цуглуулад хөөрхөн рил болгож оруулдаг. За дараа нь бас харахад дурсамжтай юм болов уу гэж боддог. За тэгээд за оронгууд нэг давхарны юм байсан. За энэгээр дэвшээ гараад хоёр давхар руугаа гадна талаас нь харахад яг нэг юм 3 давхар юм шиг. Тэр нь болохоор 3 давхар дээр нэг хэсэгхэн багш нарын өрөөг зохион байгуулж хийдэж өгсөн юм байлээ. За тэгээ нэг юм сайхан 2 давхар дотроо спорт заалтай юм сайхан сургууль боссон байсан. За тэгээ арга хэмжээгээ дуусгачаад руугаа явах гээд унандаа сууж байна. За би та нарт өдөө ямар сайхан амар амгалан байдаг та нар хүүхдийн чимээ шугааныг сонсгоё. Айгуу гоё. За тэгж явсараад сумаараа дараад за манай сумын play time-ийн талбай байна. За энэ чи түүнэртэйгэн оп микийг зохиож оп микээ хөтөлж анх хөтлөгч болж байлаа. За тэгээ явсараад Улаанбаатар руу явлаа.